гялс орж ирээд хүүхдээ хамгийн хэрэглэгдэж байгаа бүтээгдэхүүнүүдийн талаар гялс ярьчий гэж бодлоо. Тэгээд бас дөнгөж төрөж байгаа эсвэл дөнгөж төрсөн ээж нар байгаа бол бас хэрэг болох болоо гэж бодлоо. Тэгээд нэгт ариун цэврээс эхлэе. За бид хоёр бол төрсөн цагаас хойш мустеллаг хэрэглэсэн. За мустеллагийг энэ авокадотой нь бол энгийн арьсных. Тэгээ мустеллагийн бит хоёрын shower gel, cleansing gel ус биенд нь хамт хэрэглэж болдог. Тэгээд тостой нь хамт хэрэглэсэн. Тэгээ ямар нэгэн харшил ч юм уу дууралт бол гараагүй. Тэгэхээр мустелла бол надад маш их таалагдсан. Дээрээс нь үнэр нь маш гоё үнэртэй, амар гоё цэвэрхэн мэдрэмж өгдөг. Тийм болохоор мустеллаг бол бас хэрэглэж үзвэл гоё шүү. Тэгээ энэ бол албан ёсоор оруулж ирдэг газар нь Синт фарм юм бэлээ. Тэгээ Синт фармаас хоёр бол авсан. За дээрээс нь бид хоёр мустеллагийн бас нэг бүтээгдэхүүнийг маш сайн хэрэглэж байгаа. Тэр нь болохоор энэ cleansing water байгаа. За энэ болохоор бид хоёр яг усанд ороогүй өдрүүдэд ийм нуглаасуудын нас цэвэрлээд нүрийн цэвэрлжгээд айгүй хөрхөн байдаг. Яг нөгөө хог айгүйх ороод идэг шүү дээ. Нуглаасуудад ялангуяа хүүцүү хэсгээр. Тэгэхээр энэ дээр нь бол бид хоёр яг энэ cleansing water-аар л цэвэрлээд өчгөд бол айгүй гоё цэвэрхэн болчдөг. Тэгээд угаагаад ах шаардлагагүй no rinse гэж байгаа. Тэгэхээр энэ бол бас надад маш их таалагдж байгаа. Энийг бол заавал эргүүлж авнаа. За тэгээ манай хүү болохоор төрсөн цагаас хойш жоохон няран батг гэдэг зүйлтэй байсан. Одоо ч гэсэн жоохон байгаа. Гэтэ няран батг болохоор 2 сар ер нь өнгөрөөд бол өөр хаяанда гайг болдог гэсэн. Гэтэ мэдээж одоо хүний ээжлэн чинь тий суртаа арилгачихыг хүссэн. Нэмэлт өгдөг байсан, нэмэлтийн сольж үтсэн. Одоо би хүүхний сүндээ айгүйх анхаарсан дэ юмнуудаа хорж үзээд сайжраагүй. Тэгээд надад болохоор яг нөгөө хувьдаа мэдрэгдсэн зүйл бол яг энэ Isis Pharma-гийн Атобалм гэдэг тосыг бол хоёр нүрэндээ төрөхсөн чинь амар мэдгэдэггүй зүрдэн гарсан. Тэгээд энийг болохоор манай найз надад төрсний дараа өгсөн. Тэгээд энэ бол айгүй гоё тос юм байлаа. Ямар ч үнэргүй гоё усан бүтэцтэй. Тэгээд ээж нь ч гэсэн бас хамт хэрэглэж болдог учраас надад бол айгүй таалагдсан. Тэгээ бид хоёр бол энийг бол одоо бол байнга нүүрэндээ түрхэж байгаа. Тэгээд мустеллаг болохоор би эндээ түрхчихдэг. Тэгээд яг энэ Isis Pharma-гийн Атобалмын Ato shower cream гэдэг энэ бас бид хоёр сүүлд усанд орохдоо эргэлж үзсэн. Энэ бит хоёрт маш их таалагдсан бас нөө shower cream гэдэг утгаараа бүр гоё зөөлөх юм билээ. Тэгээд бас үнэр нь бас амар гоё цэвэрхэн үнэртэй. Тэгээд энийг амар хайрлаж хэрэглээд байгаа. Тэгээд shower cream нь крем гэж хэлэх ёстой юм л шүү. Shower cream авах гэж байгаа бол за Isis Pharma-г бол маш олон эмийн цангууд CGI юу, GGI юу тэр дэлгүүрээс бас албан ёсоор авах боломжтой. Тэгээд усанд ороход бол бид хоёр ийм бүтээгдэхүүнүүдийг бол хэрэглэж байгаа. Памперсны хувьд бол бид хоёр маш олон памперс хэрэглэж үзээд хамгийн шингээлт сайтай Раскалыг хэрэглэж байгаа. Раскал бол ялцчихгүй хамгийн сайн шингээлттэй юм байлээ. Тэгээ заримдаа одоо юу гэдэг шүн хүүхд маань заримдаа штэ тэр бол заримдаа шүү. 4-5 цаг тасралтгүй унтах үед бас гарч ийн. Тэгээ тэр үед бол ямар нэгэн байдлаар бол нэвтэрдэггүй. Тэгээд Раскалын бит хоёр номер 3-ыг бол яг одоо хэрэглэж ийн. Тэгээ эрэгтэй хүүхд чинь бас айгу онцлогтой юм байлээ. Манай хүс ирсэн. Тэг хажуу тийшээ харуулаад хэвтүүлэхээр бас нэвтрэх ч юм уу те иймэрхүү тохиолдлууд бас гараад идэм мэлээ. Дээр Раскал өмсгчөөр бит хоёр бас харцангуй гайгүй хурдан шингээгээд авчдаг учраас Раскалыг бол хэрэглэж байгаа. Раскал бол олдоц амар сайтай угаасаа дийлэнх том супермаркетуудад ч гэсэн зарагддаг. Тэгээд нойтон салфетик нь ч гэсэн бит хоёр Раскалын нойтон салфетик хэрэглэж байгаа. Тосны хувьд болохоор бит хоёр Пантенийг хэрэгэлдэг. Андгондоо
Хандгандаа бипантеныг бол өдөр болгон түрхдэг. Жоох улаалттай харагдаад байгаа, нуралт өгөх гээд байгаа юм шиг харагдаад байгаа үед бол угаасаа хамгийн бест нь бол энэ Дистийн таалагтай тос байгаа. За энэ тосыг бол бас л Zint Farm-аас авсан. Тэр Zint Farm Дистийн Mustela энтриг бол яг альбасаар оруулж ирт юм лээ. Дистийн дотроо 2 төрөл эд юм лээ. Энэ нь арай зөөлхөн. Тэгээд нэг чернэлийн агаан өнгөтэй нь болохоор бүр илүү хүчтэй юм лээ. Тэгээд бит хоёр бол тэр чернэлийн агааныг хэрэглэх шаардлага бол одоогоор бол гараагүй байна. Тэгэхээр иймэрхүү комбогоор ингээд ариун цэврээ бол сахижээ. Бас маш их ашиглагдж байгаа нэг гоё бүтээгдэхүүн болохоор энэ хүүхдийн ам цэвэрлэгч юм Marl. За энийг би онлайн шопын нэрийг санахгүй нэг онлайн шопоос олж авсан. Тэгээ энэ болохоор хамгийн амар нь ингээд бэлтцэн савхтай ингээд Marl ирдэг. Тэгээд энийгээ бит хоёр бүлээн буцал суусанд дүрж агаад энэ хөрхөн өнгөр тогтцсон байгаа юмнуудыг цэвэрлждэг. Маш амар бас бүтээгдэхүүн. Тэгээд дотроо бол хідэн ширхтэй юм бэ. Тэгээ бас айгүй хямдхан байсан. Энийг бас айгүй сайн хэрэглэж байгаа бид хоёр. Тэгээ мэдээж ээж нарын хувьд бол хамгийн тэгээ өдөр тутамдаа хийдэг хэцүү ажлуудын нэг бол хамар цэвэрлэх. За тэгээд миний хувьд бол яг энэ хамар цэвэрлэх ажлыг маш их хөнгөвчлж үзэж байгаа нэг юм комбо гаргасан. Цэвэрлэх комбо маань бол эхлээд салины тусаалгаар эхэлдэг. За би бол энэ Little Remedies-ийг ашиглаж байгаа. Энэ маань найзууд надад бас бэлгэлсэн. Тэгээд гадуур бол гэхдээ яг энэ салины тусаалга бол зүгээр эмийн сангуудаас тустай байд юм лээ. Тэгээ энийг түрхээд бит хоёр түрхээд гинэ тусаагаад 1 минут орчим бас хүлээдэг. Энэ айгуу гоё зөөллөө жоохон ингээ хохлоод өгдөг юм шиг байлээ. Тэгээд энийг тусаасныхаа дараа миний хамгийн үнэнч туслах энэ нус орогч. За энэ нус орогч бол пижоных интлара хамрлуу нь ороод тэгээд би өөрөө ингээд сорчдөг гэсэн үг. Тэгээд гарсан нус нь ийшээ ордог. Эсвэл шингэн биш нус авах юм бол сайхан наашаа ингээд товхлог гаргаад ирдэг байхгүй юу? Тэнгүүд тэгэж гарч ирсэн нусыг нь болохоор бит хоёр бас л пижоны энэ хөнгөөс хөнгөөр авчдаг. Энэ хүн нь болохоор нэгтэлтаа наалддаг. Тэгээ энтэл нь болохоор юм ингийн. Тэгээд энэ бол одоо нус авах яг энэ процессыг бол миний хувьд амар хөнгөвчилж өгч байгаа бүтээгдэхүүнүүд яалтчих бол мөн. Тэг яг одоогийн байдлаар бол мэдээж манай хот нусаа ахуулах бол дургу. Гэхдээ эднэрийг ингээ ашигласнаар бид хоёр тэр процессыг бол арай хурцсаж чадж байгаа. Тэгэхээр энэ хоёр бол хоёулаа пижонд байдаг. Тэгээд тусаалга бол аптекуудад зард юм бэлээ. Зүгээр салийн тусаалга гэдэг авахуд бол байгаа юм байл шүү. Тэгээд том болоод ирэхээр нас автомат нус сорогчийг сонирхож үзье гэж бодож байгаа. Бас хөөрхөн хүч мөчийн тааруулдаг байд юм шиг байлээ. Тэгээ одоогоор бол бит хоёрт яг энэ болчихж байгаа. Том болоод гэдэг нь нөгөө бүр ахуулахгүй гүгээд ч юм уу те бит хоёр хөөцөлтөд ийм болох юм бол автомат нус сорогч байвал амар юм болов уу гэж бодож байна. За тэгээ яг энэ эд өвлийн үеэр бит хоёр бас мэдээж ханаа түрхэхээс айгу хайж байгаа. Тэгээд яв сэтгэлд хамгийн үеиг байгаа хоёр бүтээгдэхүүн бол нэг энэ пижоны бас вирусны эсрэг цацлага. Энэ бас олдохгүй байгаад байсан. Тэгсэн чинь 50 усын эмийн санд байсан. Тэгээ энэ болохоор бит хоёр гээд хувцсанд нь цацаад ер нь жоох эргэн тойронд ингээд цацчдаг. Тэгэнгүүт 24 цаг бол нэг юм бүрхүүл маягийн бол үүсгчтэй юм шиг байлээ. Манай хүүлээд энэ үлссэн юм байна. Имийг харж байгаа байхгүй юу? Гэлс бичлэгээ хийчих тэгээд имийг харж ий гэсэн. За тэгээд энэ цацлага яг ямар үр дүн гарч байгааг нь сайн хэлж бол мэдэхгүй байна. Гэхдээ сэтгэлд бол айгүй үеиг байгаа. Тэгээ энийг цацчаад хажуугаар нь вифероны гелийг хамарныхын үзүүртэл түрхчихдэг. Энэ болохоор вирусны эсрэг гел юм байлээ. Энэ болохоор нэг анхаарах зүйл нь гел болон маз гэд хоёр төрөл байдаг. Гел нь болохоор
1 нас хүртэлх хүүхдүүд бол хэрэгэлдэг. Маз нь болохоор 1 наснаас дээш юм байл шүү. Тэгэхээр би бас мэдгүй мазын авцсан ч болохгүй мэлээ. Тэгэхээр гелийн аваарай. Эмийн сангуудад байгаа шүү. Ариун цэврийн юмнууд бол боллоо. За тэгээ миний хамгийн их хэрэг болж байгаа, хамгийн их ашиглагдж байгаа нэг гоё бүтээгдэхүүн маань бол энэ Baby Brezza гэдэг. За энэ зургийг оруулчих. Угч найруулагч. Ийм машин байна. За энийг бол манай найзууд надад бэлгэлсэн. Амар гоё нүдэ болсон бэлэг байна. Энийг бол би маш их ашиглаж байгаа. Энэ болохоор шууд гараацаа цаанаасаа тааруулцдаг. Миллилитрээ тааруулаад тэгээ ганцхан товчлуур дарахад сүү маань бэлэн гараад ирдэг гэсэн үг. Тэгэхээр одоо хідэн албыг хийлээ, градусаа тааруулах ч юм уу ийм шаардлага өртөөсөө байхгүй. Зүгээр л хуурай сүүгээ нэмчигээд, усаа нэмчигээд ер нь нэг нэмээд ингээ хийцэн байхад өдрийн туршид хийж байгаа угчаа бол ингээ даачдаг. Тэгээд ялангуяа бол энэ угч шүний яг нөгөө юунд те шүн угчих шаардлагатай үед бол амар хэрэг болдог. Яг нойрмог үед ингээл ус бэлдээд ингээд ах шаардлагагүйгээр шууд ганцхан товчлуур дээр дараад бэлэн болчдөг. Тэр нь айгүй амар байгаа. Тэгээд Baby Brezza-г албан ёсоор оруулж ирдэг газар бол Монголд байхгүй. Солонгосоос бол захиж болд юм шиг байлээ. Гэхдээ бас second hand авч болох юм байна лээ. Яг Baby Brezza-гийн хэрэглэгчдийн групп гэж бас Монголд байт юм байл шүү. Facebook-оор ороод харуул. Тэгэх юм бол тэндээс бас second hand-аар худалдаж авч болно. Тэгээ үнэхээр яг угчиж байгаа, холимог эсвэл 100% угчиж байгаа хүмүүс байх юм бол бас энийг авчихад бол маш гоё туслах болох юм байлээ. Ялангуяа ганцаараа байгаа ээжүүдэд ч юм уу те өдөр ганцаараа үлдэж байгаа үедээ бас ингээд хүүхдээ угчихта гоё ганцхан товчлуур дараал бэлэн те удаан ууллаад ах шаардлагагүй гэсэн үг. Яг унтлагын үеэр бол надаа хамгийн их хэрэг болж байгаа, хамгийн сэтгэлд үеиг байгаа нэг бүтээгдэхүүн бол white noise машин. За энэ болохоор би Baby World-оос авч ирсэн. За энэ дээр бас зургийг оруулъя. За энэ болохоор цагаан чимээ гаргах гэсэн үг. Bluetooth-тэй бас утсандаа холбоод янз бүрийн дуу тавьж болно. Эсвэл яг өөрөөс нь цаанаас нь байдаг юм white noise-ийг тавьдаг. Тэгээ манай хүүхд яг white noise-ндаа тасцсан уу үгүй мэдэхгүй байна. White noise-ийг тавихаар айгүй сайн унтдаг. Нэгт хоёрт болохоор яг нөө өдрийн унтлахын үеэр чимээ гаргахаас айгүй хайдаг шүү дээ. Тэгэнгүүт яг white noise-ийг тавьчихаар хүү маань нөө чимээг бол айгүй бага сонсдог. Тэгээд айгүй сайн унтдаг. Тэгээд white noise бол бүр миний хамгийн их ашиглагдсан угаасаа бүтээгдэхүүн баха гэж бодож байна. Энэ бол унтлага болгон дээр битээр ашигладаг. Тэгээд судлаад үзсэн чинь white noise гэдэг энэ цагаан чимээ сонсоод унтахад хүүхд илүү гоё тайван унтдаг. Яг нөгөө гидсэндээ байх орчныг эргүүл сануулдаг тийм юм бэлээ. Тэнгүүд хамгийн гол нь чанга хитрхи чанга тавьж болохгүй. Тэгээ өөрөөс нь бас тодорхой хэмжээнд хол ингээд тавьчих юм бол white noise цагаан чимээг зөвхөн хүүхэд ч гэлтгүй том хүмүүс ч гэсэн бас сонсож унтдаг шүү дээ. Тийм болохоор энийг бол одоо 2-3 нас хүртлээр жишээ ашиглаж болох юм байлээ. За юм байна. Тэгээд бит хоёр бол одоогийн байдлаар иймэрхүү бүтээгдэхүүнүүдийг бол маш ихээр ашиглаж байна. Бүгдээрээ надад маш их таалагдж байгаа. Тэгээд төрөх гэж байгаа ч юм уу эсвэл дөнгөж төрсэн ээжнэр байгаа бол бас хэрэг болж магадгүй гэж бодоод энэ мэдээллийг орууллаа шүү.